стандарт амьдралд хэр ойрхон байдгийг. Тэр тал дээр аймгүй гоё тийм энгийн шүүлж ярьж өгөх юм бол стандартыг одоо ер нь энгийн шүүлээш тийх бол стандарт ер нь дарга нарын ярьдаг сэдв болчиход байгаа байхгүй юу? Нүүдлийн соёл эрхлэлтэй манай улсад одоо ч бид нүүдэг хിവэрэ байгаа. Тэгэнгүүт нүүж явахдаа Монгол айл яадаг вэ гэхээр буурэ яадаг. Заавал цэвэрлэн тий. Хот айлаараа бүгдээрээ нэг цагаан сар болоод баяр наадам ихээр бүгднгийнх нь тавгийн эдийн дээр байгаа боов нэг хөвтэй. Би одоо боов гэж ярьлаа шагаад л уул боов гэдэг чинь. Боовцог гэж ярихаар ч нарийн өөр. Бүгд нэг хөвтэй байгаа шүү дээ. Тэгээ эн чинь тэгэхээр стандарт тэнд нь байна шүү дээ. Хив хэмжээ байхгүй. Амьдралын хэм маягтай. Тий, хив маягт нь амьдралын хэм маягт Монгол гутал байна. Тэгээ нэг жоохон хүүхдийнх нэг иймэрхүү, дунд тавчим хүүхдийнх, эдэр хүүхдийнх юмрхүү. Тэгээ бүгд л нэг юм хөвтэй шүү дээ. Тэгээд хөөрөг мөнгө аяг Монгол дээл. Тий, Монгол дээл. За яагаад даргангийн хийц? Даргангийн хийцэл гэж ярьж байгаа бол тэр чинь нэг өв уламжилж ирсэн мөртлөө ингэж шийшүүгүүдийн нэг юм бичээгүйчсэнд стандарт байна шүү дээ. Яг ийм зүйлээс энгийнээс эхлээл тэгээд одоо наад бид өдөр тутамд хэрэгжилж байгаа зүйлүүд рүү орж эхэлж байгаа. Мэдээж соёл иргэншлийн бий болоод тэгээд суурьшмал соёл болсонтой холбоотой хүн хоорондын харилцааг зохицуулж байгаа зүйлүүдээ энгийн та бид хоёрт ээлтэй зүйлүүдийг яаж хийх боломжтой вэ гэж ингэж харж. Тэгээ ингээд олон улсын стандартын байгууллагууд юу гэдэг бид эдийн хуучны социализмын үеийн орчин холбооны улс холбоод улсын стандартууд, хятадын GB-ийн стандарт, за бүс нутгийн стандартууд, хэмжил зүйн стандартууд. Тэгээ маш олон ингээд төрлийн стандартууд.